5 дугаар нь Тони Фергюсон, Майкл Кейсиг эсрэг UFC Абу Даби. Тони Фергюсон 1 цагт 12 дараалж чөнгөн түр бүсийн аварга болж шилдэгүүдийн нэгээр тооцогдож байсан юм. Гэвч Justin Gage-ээс тулаанаас хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр ялагдлаас хойш сэргэлт авч чадалгүй 7 тулаан дараалж ялагдсан. Энэ удаа тэрийг 3 тулаан дараалж ялагдсан 37 настай Майкл Кейсэд Абу Даби тултгар болсон. Тулаанд Фергюсон ямар ч өрсөлдөн үзүүлж чадалгүй ердөө эхний үед Болтер ялагдсан. Энэ ялагдлын хамгийн харамсалтай нь тэр сүүлийн 5 тулааныхаа 4-т дуусгаас гадна 8 дараалж ялагдаж UFC рекордыг тогтоосон юм. Тулааны дараа зодод тайлах ёстой байсан ч тэгсэнгүй нэг бэлийг үлээж нөгөөх нь авч үлдсэн. Тони зүгээрс нь тулаан биш. Тэр фэнүүдийн шүтэн болсон домог байв. Түүний өгдөг сонирхолтой ярьсууд өөрийг хичээл зүтгэж ширүүн догшин тулааны стил нь түүний бусдаас онцгой дурсагдахгүй золгосон. Гэтэл одоо тэрхүү аавра нь алга болсон ба Тони өөрийгөө одоо топ түвшинд өрсөлдөх чадвартай гэж итгэсээр байгааг харах нь эмгэгтэй дүр зураг юм.